хийх юм байхгүй чинь найзтайгаа буу халаа да. Дөнгөж сая хаан дургийн иргэний иргэн анх шатны шүүхтэр гомдлын шүүхүрдэнд ороод гарчирлаа. Тэгээд ямар асуудал байсан гэхээр нэхэмжлэгчийн итгэмжин төлөөлөгч шүүхүрдэний тоог мэддэхгүйгээр шүүхүрдээнаа хийчээд тэгээд нэхэмжлэг буцаацсан байгаа байхгүй. Ингэж болохгүй шүү дээ. Бүхэл бүтэн 23 сар болсон. Хариуцагч нь хэлдэггүй, урдч нь хэлдэггүй. Араа гэж одоо шүүхүрдэн хийх болохоор ингээд буцаачих байхгүй. Тэгээ яг энэ асуудлаар миний би өмгөөлөгчийн хувьд нь гомд гаргаад тэгээд буруу шийдсэн байна, хууль зөрчсөн байна гэд шүүгчийн захирамжийг хүчингүй болголоо. Эндээс би юу хэлэх гэсэн гэхээр иймэрхүү байдлаар одоо юу гэдэг юм хууль зөрчсөн шүүгчийн туслахад одоо хариуцлага тооцмоор байна. За ингэж одоо буруу шийдсэн гэдэг нь одоо сая 3 шүүгчийн бүртгэгчнээр тогтоогдсон одоо энэ шүүгчд бас хариуцлага тооцмоор байна. Тэгэхгүй энэ улсууд одоо юу гэдэг элемент хүнд байна. Тэгээ намайг хин хэлэх нь хохин сахав гэдэг байдлаар асуудалд одоо хандж шít. Яг нь шүүхийн сахилгын хороо ёс зүйн хороо гэж байна. За их саяын асуудлыг орохгүйгүй юу гэдэг асуудал. Тэр туслах үнд бүр хамаарахгүй. Тэгэхээр энэ асуудлыг би шийдэж эргэцэн үнцэг боловсронгоо болгооч гэдэг асуудлыг улсын хурлын гишүүдэд би хандаж хэлэх гээд байгаа юм. Та хүн чинь энэ хууль тогтоомжийг боловсронгоо болгоно л гэж намайг сонгоч гэж ууж уурчаад сонгогдсон улсууд байхгүй юу? Ер нь бол ардчлал нийгэм чинь хүний эрх хэрэгчлөөг л одоо дээдлэх хамгийн чухал асуудал. Хүний эрх хэрэгчлээ зөвчгцэн тохиолдол хуулийн байгууллага ханддаг